сайн байцгаана уу? Сайн байна. Хотын сургуулийн хүн ч өөр юм аа. Морин дээр хүртэл бүжиг хийж явах юм да. Та хоёр саахан хорог зөрүүлэхдээ амаргийн жүжиг тоглож болсон юм чинь. Би морин дээр бүжгийн хөгжим сонсож боддог дээ. За болилтоо чи. Та хоёр ч жүжигээ үргэлжлүүлсээр явах шиг дээ. Болилтоо. Яг юм бэ. Би л готогт үлсүүлсэн бол ичгэн эдгээ гайхаж явах байсан юм. За тоглосон юм. Төв сургуульд явах хүүхдүүд элгэлтийн эцнийг урьж байна. Намайг та хоёрт хэл хүрэх гэсэн. Отоо. Та хоёр заавал очоорой. Очноо. Баярлалаа. Би явлаа. Баярлалаа. Солонго чамд их сайн юм аа. Тийм байлаа гэж яах вэ дээ. Хондан толгойд минь өрдөлөн хай хишиг үн. Олон эхээсээ салж чадахгүй байгаа имэнтдэг хүлээж авлаа шүү чи. Хичээн шүү хичээн. Энэ хоргоноод царцаа чангахан дуурахад л өргөе. Битгий хашид тасгаараа эерэг болчихдөг юм шүү дээ. Дандаа салхи сөргөөж бэлчээж хүйтэн усаар босолж өгөх. За тэгээд туугаж явдаг хүм. За. Залуучуудын хорооллын клубт уулзалттай дараа нь хэвшлэгтэй. Энд ерөөсөө ажил тасрахгүй маа. Та нараа дуулсан баг. Дээр үед улсын сайн малчин гэгдэж явсан. Одоо авраг малчин. Ёстой ясны малчин дамбуга хонион дагаж яваад бэлчээртэй унаж сандрагла. Эмчийн эдэм эмийн санаар л торгож үлдлээ л дээ. Ийм сайхан буурлуудын уламжил дарга ажиллагааг өвлөж ахуулсвал баараагүй та нар байна. Хичнээн мэрэгэн ухаан, бодол санаа энэ настан буурлууд байгааг хэмжихийн аргагүй. Ийм учраас та нарыг настан буурлуудынхаа үгийг эрдэм гэж үзэж баараагүй эзэмшин хэрэгжүүлгэж заях байна. Шатав аваргаас асуух юм байна уу? Хэн ямар асуулт вэ? Найзын малчин болгож байгаа штэ. Өө тийм үү? Тийм ээ.
Одоо яа гэх вэ? Юмыг анханаас нь л амар хэлбэрт бодож буруутсан хүн л дээ. Зөрөөд би хайчих юм лээ дээ. Сургуульд орё гэхээр шалгалтын дийлэхгүй юм. Энэ хороололд хончин болох чи яах вэ? 7 хоногоор ээлжид таны хариулч 2 ээлжтэй. Бүгдээ хагас сайдэр бүжиг наадам болно. 90-80 газар шүү. Марлма. Аав чи вираагүй. Тааруухан. Чи бүжигэнд орох уу? Хэдэн хоног маань хэцүүдэж байгаа бах. Уулзалт тусгаал буцна. Хорооллынхны чинь энд амарч ажилласан яваад очихоор оторт байсан зөрөөд ирдэг юм байна. Отрохоо ирлээ. Оторын гэнэ үү? Алуу залуусаа бүжгэндээ орцгоогоор сандал суудлаа янзалцгаая. Аятайхан ч юм уу? Лав халуустай юм байна. Аа. Даг шүү. Орой болохоор телевизэр үзнэ гэж. Отрыг орцоогоор. 90 юмтай газар да. За бүжгэндээ орох уу? За одоохоо. Хүй салангуй. Чиний малчин болно гэдэг чинь зөв үү? Голмооргүй л ажиж шин. Сагаануудаа. Бүжгэндээ орохгүй яа. Дараа нь илгээлтийн эзэн цэцэг дулан дуулна. Цаадах чинь дуулах юм. Тийм үү? Би дуудах хастаа. Тийм. Гэнт хургын ялгачаар эхийн дэлэн чинээд байж магадгүй. 1-2 саачих юм бол сайхан болно доо. Чи чинь ч овоо саачихдаг юм байна да. Гэхдээ ч марлмаа гिचгэн гүйцэхгүй л дээ. Тэр чи эмэгтэй хүн юм чин. Би сайхан бол гамбатахаас дутхгүй. Гүе ёро за тэгвэл хувин автраа нөгөө талаас нь саач. Марлмаа гэж чинь ирж явах. Хүн ер нь юухан сурсан хэрэг болдг юм шиг даа хүүхэн. Сурсан юм ердөө илүүднэ гэж байхгүй. Та гурав маань дажгүй шивтэй. Дажгүй. Дажгүй. Та хурал номтойгоо сайхан болов. Оо сайхан бас. Заавалч. Аваа. Удахгүй зэрэг халагдах гин. Чихэн чимэгтэй л сураг байна. Зэрэг хадагдаж байхад хоёулаа гүүгэн мартаг хэрэгээ. Зэр гац маань өвлжин дээр байгаа. Тэгээд ч хүн бүлгүү чадах юм уу та аваа? Энэ хоёр вороо сахуулаад бидэнд туслах хүн ер нь хаан мундахгүй дээ. Оо, сага дуусч уу? Дуусчихсан. Овоолтой.
За хоёр ванд минь. Хэрэм залгилч хад хаж үстэй. Хад шиг хантай ирсэн хангай шиг хоёр хөлөгчөнч сүйд болох шиг байна да. Оо аава. Хөхөнгөрт өвлжөө бариулсан манайх их тэнд өвлж гэж байна лээ. За тэгвэл очиж үздэг хэрэг. Харин таныг чадвал маргааш үдээс хойш очоорой гэж нэгдлийн дарга хэлүүлсэн. За. Наадис армастан амтны бараа хараагүй юм шиг дандаа л хөөхд зодож идэгэн шүү. За битгий үглээд бай. Зодууснаас муудна гэж юу байдгүй. Арил жиллэг. Чи битгий зодсон. Бахачаа. Чи тавьчихсан. За. Дандаа зодох юм. Сайр. Юу болж явтыг хүртээ? Савл хийвэл саагалт агруу гүйчээд байх юм. Айл аймаг улс чинь бие биедэн орж гарч ийлгүй яах вэ? За энэ чинь Энэ миний шав. Нэгдлийн даргын дүү. оо Намайг дагаж хончин болно гэж байгаа. Сайн байна. энэ зөв дарга яриад байсан охин байх нь. За юу юм. Цэрэг халагдаж байгааг нэ. За. Хүү маань удахгүй ирэх юм дээ. Яашгүй дээ. Ятва. Оо. Сумын төв шинэгээр авчиръя. За тэгье. Чамгүйгээр бүтэг ажил гэж эдэнд байх юм биш үү? Шинэ гэрээ хизээ гарах юм бол та. Харин. За энэ өвлжөөч уулын ороод авсан хоёр талаар нь ороосон 3 салхины цохилтой газар юм да. Энд малиад гэсэн. Тэгээд одоо яах вэ? Жаахан өгсүүлээд барьчих болмоор юм. За дарга минь. Хашаа хороогийн чинь цагийн хатууд хэрэглэхээс биш. Халуун зунаарч хамаагүй малаа хаших гэж байтгүй. Мал гэдэг жавар сөрж, өвчирж, үснийхэн галыг сэргээж өвлийнхээ хуйгийг олж явдаг юм. Тэгтэл та нар хашиж бэгэн сайр багал өндийлэгч юм. Малыг хайрлах сэтгэлгүй бол юу ч бариад нэмэргүй шүү. Гэтэл та чинь таанзлахаас өөр юм мэдэхгүй хэдэн хүүхдэд хороолол энэ тэргээд юу ч бариад өгчих гээ. Залуу улс чинь бүжиглэж хөгжимдөлгүй яах вэ? Бага юм. Малчин гэхээр л соёл боловсролоос хол байж болохгүй шүү дээ. Бороо хойшооч малчин болдоо. Малан хайрлж байж сайн малчин болохоос биш үнтэй сайтай юм авч өглөө гэдэж нэг сайн малчинч болчихгүй байх шүү. Тийм үү даггүй юу? Өглгүй яах вэ? Модны аймгийн нийгмийн мал 5% өссөн байхад 20 мал 30% өслөө гэвчтэй. Ясны малчин малыг тэгж ялгаж маллахгүй шүү. Энэний цааны хин бэ? Гэхдээ малыг хайрлах хайр өөрийн гих сэтгэлэл дутаад байгаа юм шүү дээ. Ийм сэтгэлийг хөгжин танзаар нөхөхгүй. Харин харваагаасан ишиг хурхтаа хутгалдаж унаг даахтай тоглож байж л тийм сэтгэлтэй болдгийг. Багая та өөр учир байгааг бас бодож үзэл дээ. Жирийн сурагч машин зохиодог болсон өнөө үед энэ залуучуудыг чинь яаж сургууль соёлгүй болох юм бэ? Таны үеийнхний мал дагаж өссөн үе цаг нэг өөр. Энэ одоогийн залуучуудын амьдрал ах үе хүсэл мөрөөдөл бас нэг өөр байна шүү дээ. Энэ л хөнгөн хөгжим бүжиг наадамгүйгээр залуучуудын амьдралыг төсөөлөх чаргагүй болж магадгүй. Гэхдээ дарга маань малчид нь хаширж мал нь өлчирж байж л өгөөж шимэн арвж шүү дээ. Эрдэмтэд та нар магсуу ихтэй мал хийнэлвэц. хийх шүү. Яжилжил байна уу? Яжилах юу байхад дээ. Тэр мал чинь манаасан илүү партай байшинд байж жортой хоол иддэг ямбтай мал байна биз дээ. Таны хатуу зөөлөн үгийг дуулалгүй яах вэ? Багая хоёулаа маргаана өндөрлөх үү дээ. Дараа маргах цаг олно үстэй. Та яваад харьцах чадах уу? Зүгээр. Гэлтрүүлээд харьцах нь. Танаарч бас хөөрхөн зайтай шүү. Банего элдмийн ажил чинь юу боллоо? Одоодон ихэрлэх нь удамшиж ил байна. 3 ихэр 4 ихэр нэг гарсан. Ер нь овоо шүү. Гайхмаар. Сайн хончин хэрэгтэй дээ. Яриа юу байх?
Дэдгийн хүүд ажгүй шүү. За. Одоо бид нэг төрлийн идэвхжүүлэгч хэлтэй гүний CV-нгээр тарьж туршиж байна. Юм болно байхаа. Багая. Оо, Ихэр удамтай хонь өсгдөг суур биш. Нэгдэл болчиход мөн сайхна. ёроо. За баяртай. Баярлалаа. Таны би яаж? Зүгээр аа. Харин тэнгэр хангаал тэнхэрх гээд байна да. Би гараад өрхөө тэгшилчээд хоны өргөд иргээ. Ямаатахан ургатхан гайгүй л байдагсан. Сүрхий үтэн бороо орох бол та. Юу тач гэсэн би нэг хувцас солиодох юм. Та санаа зовлтгүй аава. Ямаавын ахтаймд. Ямар ч гэсэн нөмөр болоо зогсчих л ёстой. Энэ хэд ч яах вэ? Өөрийн гар дээр байгаа гайгүй. Нөгөө хэдэн хуурхам нэшээ. Хариуцсан хончин байхад Тэвэт хоёрын л мал шүү дээ. Энэ ширүүн бороонд хэдэн хургам нэр яасан бол та одоо хургал гэх юм. Бараг том төлөг болчихсон шүү дээ. нэлээл туухан гартай хөвдөл очих шиг болсон да. Юу? Харин ч зөөлхөн сэтгэлтэй цайлхан залуу байгаа юм. Тийм гэж үү дээ. Унган дооргийн зүгээ тоолчихсан чинь бага намайг өөрөө залах гээд. Ханч аравдагч байдаг болов. Робот гэж юу юм бэ? Төмөрхөн бороотоос тэд хон дагуулад тавьчихгүй юу? Оо, байдаг бол нэгдлийн дарагт л байдаг ба. Хаанаас та? Мархан сайн байцгаана уу? Сайн байцгаана. Сайн байцгаана. Намар яасан ороо хань бэлчээгээ. Гүүгээ барих гэсээр байгаа. Амжуудаг болсон юм аа. Мятуу хал барилцчих гисэн. Марлаа эсгэлэн юм уу марвалаа юу? Гүй. Аавал барих гээд. Багая таны би гайгүй дээ. Бор гайгүй шүү. Алив хүүхэд минь наашаа сууцгаа. Зүгээр. Аав жаахан гайгүй шиг болохоор ажил төрөлгээд унах юм. Тийм ба чи хойд. Адууны салхи хэмэр сэргээдэг юм шүү дээ. Хүүхэ цайдыг аваад. За за. Гадаа цайчхаас ирээд. Багая та сэн дээр гарчиж Яста мундаг магтсан байна лээ. Алуу. Манай шагдар waйл бүтээл дуурайлуулээ. Намайг юу гэж магтдаг юм бол да? Тэр юунгарлаа. Энийг хараач.
Хэмээн залтгэр байх нэ. Хоёроо социалист дурлаанаар жигүүрсэн ч гэх шиг. Тооцоотоо үүрэг амлалтаа биелүүлсэн ч гэх шиг. Хүмүн сүнсгүй залдаг бармалдаг юм чинь. Би уг нь худаг хашааны тухай илгээлтийн хүүхдийн тухай бодсноо ярьсан юмсан. Зөв. Тацаа. Гомон яасаар яваад хоцорчдөг байх шүү. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Унаг уургад ийгэл сансан юмсан. За. Манай марч сайхан цай технэр бол ханаа. Миний охины цайч ясны хөлс гарган шүү. Урд сэтгэл сайтай хүний цайг сайхан л байдаг гэдгсэндэ. Ястай. Мартснаас илүү нугламтай хонь гэдэг чинь нуруу илүү гэсэн үг гэлөө. Тэглгүй яах вэ? 20 хоньны дундаас нэг хоньны мах илүү гарч байгаа юм шүү дээ. Ашигтай мал шүү. Та нарын мэддэг нь мах. Май чи нэг сан биш. Чи чвэр болохон байжаа. Харин тийм ээ. Би өөрийнхөө бичснийг өөрөө танимааргүй болчихсон байна. Их залдаг юм. Гэхдээ би эцээ тэр социалист дурлаанаар жигүүрлэн давчилна гэсэн юм бэ. Би ерөөс энэ бичгээ болдогч юм билүү гэж бодох юм даа. Манай шагдаргаасаа сумынхаа нэрийг аймгийн сонинд гаргаалгаа хүнтэй. Намзаскийн үнэн сонин төртөл 2-3 биччихсэн байсан. Шагдар минь жаахан удрахтай байж үз. Одоо нутгийн нурууг та нар л түшиг цаг боллоо шүү дээ. Таны биеийг асууж хэдэн юм өгөх гэж л бинтвтэй зам нийлсэн. Галайл хаач минь. Ялгсан хэдэн хургандаа санаа зовоод болдог ба. Урчны ворон дээр юу болж хонсон юм бол би жигжидэнд нэг очоод ирдэг юм билүү гэж бодох юм. Өөр хүн малж байгаа мал та эндээ санаа зовдох яадгийн бие бодохгүй юу? Зовлгүй яах вэ хүмүүс? Малын буян заяа гомдон штэ. За бид ч гэсэн хөдөл. Эдгээр таймд багтаа амт байна уу юу? Хөөе. Чи яасан найддаг байна бэ? Би чамд юу гэж загтлаа? Чи энэ малаа хар. Таанчтэй. Энд чи зүр бодруулаад ах юу болсон юм? Сүр бодрох юмгүй хэлэгнэ чи. Хөөе. Тань хүн задах хэрэг байхгүй шүү. Чамд малаа хэхвээ юу? Та үгүй багай. Чичгэ. Бүчи гараад ирээд. Игчим гихч. Аав нь яаж юм? Ястан өнгөлцөг хагалж шахлаа. Уул нь тун аваа байсан юмсан. Бага яа минь яаж юм?
явж хэл өглөөд өг. Үзье та. Таатик. Үнтэй. Аяар. За. Үчтэй хэмсэн. За багъя минь. Хувцас өмс. Эмнэлэг төвтүүлж эмчлэх шаардлагатай байна. Хонион яах вэ? Нэгдүгээр хонио мэднэ биз? Би ч хүнээ мэдээ. Мето хоний чинь харалцаж илвэг. Та хийцэн дээр байлгүй. Тэр ярихгүй. Ганц төлөг газар төрсөн. Хэн хүндэж өгөхгүй шүү хаа. Би таны амь насыг толгойгоор хариуцсан хүн шүү дээ багъя минь. Ах нь хүнд балаг тарихгүй. Өгсөн ч гомдолгүйгээд гарын үсэг өгч та. Та намайг цаасаар аны хоохойдог хүн гэж бодоогүй биз дээ. Яалаа гэж. Таныг хэвтүүлэнч, эмчлэнч. Ах чинь тийм амархан явчихгүй. Чи хараа үтээ. Ирж байгаа цаг байна. Үхтэлж хаавайс. Марла, галаа төрч, шприц цуцалгая. За одоох. Тэрийг амар өвтөх баг. Юу ч гэсэн танд эрчимтэй эмчилгээ хийнэ. Дэлгэр цагаа гэж цаанаал нөгөөд. Зуны хон усны үлээ хээсэн нууж. Ургамлын бол зүгрээсэн намтрал. Уулын бол оройд гарах гэдэг амт. Ава. Нөгөө гүзээ иддэг хар хүзүүт хон дагуулжгүйгээд болохгүй юм. Хужирсчил байгаа би тэгэрхий. Сайн байцгаана уу? Сайн. Мэддэг ажаа. Аад минь муудад сандарлаа шүү. Эмч дамж ирэхээр нь бүр айчглаа шүү. Таны би чинь гайгүй юу? Хаач гайгүй шүү. Ягаа эмч бүсгүй сая л явбо. Тэгсээ саяхан явсан. Саахан унтаж хамарчаа. Маава. Аавдан хэрэггүй. Мэддэг ажаа тангог. Үгүй хэрэггүй. Та өөрөө аавдаг. Та ид. Чи дохой надгаа идэж. Чийл болсон хаан хэдэн хүүхэд гэж аймаг олон тавиад л өөрөө хоосол явж байгаа үст. Өөрөө ирэхээ завдахгүй хоёр хүүгэл гүйлхий. Тэр хоёр чи их тустай шүү. Аава. Хонь холдчихлоо. Би бэлчээртэн дотоочод Тэгээд Таны царай зүс чинь бүр аваа байна шүү дээ. манай хонь өнгө зүс тарга твэр гайгүй байгаа үстэй. Оо, сайхан байна лээ, сайхан байна. За. Та би таирдхи таныг хоньоо өгчөөд эмнэлэг бараад бол яасан юм дээ. Хэц. Жилийн жилд 10-20 төлийн бод хөдөлчихдөг улсад олны энэ хөрөнгийг өгчөөд юудаж хэвдэг. Би таирч малда хэдэн хүүхдээсээ дутаагүй л хайртайсан та. Гэ тэгээд яагаад малын үдэниад байна? Яриулж зоолон байна. За би явъя та. Хөрхи гомдож байна. Уусан халуунд халж
хүйтэн төхөрч байж үдий зэрэгтэй болгосон хэдэн хонио итгэлтэй хүний хүртэл өгч юмсан. Би зүгээр баава. Гайгүй. Хон сайхан тогтвоо. Сайхан тогтлоо. Өдрөө гаргаад тогтоочихлоо. Тэнд овоо ялааш юм бол багтай. Болж тээ. Миний охин шатвахын данаг очно уу та. Занзангаа усэм хонион тэдний өгдөг юм уу гэж бодож байна. Аа, тэгээд Бус түүнийг бодвол энэ хэдийн минь аяаран шүү байлгана байгаа. тийм дээ. Миний охин эртх явдаа. За. Өглөө нар дагуулад наашаан гарч ирсэн. Жин үдийн алдад хоёулаан сүүдэр дагуулад уруудна. Тэгвэл хонь хорхомч баг ялаа аватгаж татруу байдгийг. Марлна ирж явах шивдээ. Тийм байна. Аав энэ гайгуугаад. Хүүе, сайн уу? Юудаа уулзалтах цав авахгүй Сайн уу? Хон сайхан тогтож гин үү? сайхан. Солонго. Хүмүн цаад хорсон хонион босго. Заавах нь би яаж вэ? Аавыг имлэг твтгсэн. Хэвтэхгүй л гэж байгаа биз? Бараагүй тэгэл хөгшөндөө. Аав танаас өөр хүнд хонио өгөхгүйгээд болтгоо. Буурлын буйныг буцаах зэрэг авах. Гэхдээ марлаа минь. Бүр өгсөн ч хамаагүй гэж гарын үсгээ өгөх гээд. Ахын танай хоныг авчихж нэг л боломгүй санагдаад байна. Минь яана. Би аавыгаа асармаар байна. Та манай хоныг авчих л та. Танай хоныг авчихлаа гэхэд бараагүй дээ. Шатав сумын авраг болчиход одоо аймгийн аврагыг өөрийн хүчээр биш. Багаягийн буйнаар авах нэгэд л төвөргийн бүргээр нэг шуугаад унана биз. Заах. Миний нэр төрч дүүрч гэж бодоод авчихъя. Би малчин хүнгэлээч буурлынхаа хаан чөрөхгүй. Буурлынхаа буйныг харуулчихвал яа. Багшийнхаа голыг тэгж харлуулсан дор бол зөнгөөр явсан мэн дээр үстэй. Атаг үрж очсон ганц шав шүү дээ. Ойрдоо могоо их үзэгдэх болж бороошх байх шүү. Хонион ойрогтор хариулж байгаарай. Марлна, баяртай. Орой очно. За. Бүүн баяр бага яамын өчигдөр бүтэн сөөдөр нэвтрүүлсэн юм. Өнөөдөр яг дахин нэвтрүүлдэг юм. Хөөе чата хүүхэд шиг л мен дуусч байдгүй. Энэ бас хөөргөх нэдэ чи хоцорч ирсэн. Аймгийн бүрэн сум нэгдлийн төгрөг бригадад шилмэл цуурь хариуцсан маллаж төлөв оожуулах, мал өсгөх болон үйлдвэрлэлийн төлөвлөгөөг жил дараалан дагуулan биелүүлсэн өвгөн ах багаяад болон түүний хайрт охин Марламад барилгын дугаар ангийн байлдагч Шадвын готов айдууны мэд хүргэснийг уламжлая.
Багая гэж. Хэмжил үнийн сааж. Үйлдвэр Миний нэрийг мэддэггүй юм байна. Янгаас доошгүй литрээр давуулж ирсний дотор энэ зунийхаа Дарахчгүй юм биз дээ. 108 литр сүг Авгайлгаар минь дууцаар байгаад дамб гэдэг нэриймж мартаа шивдэ. Тийм сайн хөө нөө маргаашгүй халагдаад ирэх гэж байхад мохнон зовоогоо төмөр дуулна. Хүн сайтай л хүү юм да. За, ажил хэцүүдлээ. Нөгөө хэдэн суурийн хавлал надад яваа. ирж яваацаг хаагч. Баяртай багая. Намайг чамайг уйлаа. Би өцөгдөр хатаа сууж байж сонслого өнгөрөөч хичээдээ. Оо ихч. Иш миний дэ За, хонь сайхан тогтож байна уу? хорцоод босч өгдөггүй. Гэрээ санаагүй. Өдий том болсон юм чи яалаа. Миний дүү тэгээд малчин болж чадах нь юу? Бадар мэгч намайг сайланд аваа гаршиж яах гэсэн. За. Харин телевизэр байхгүй л тийм юм. Ядтаа мал үргэн гээд магнитон чахуул. Яадаг гинэ. Маш. Миний дүү дээлээ өмсөхгүй яасан. Энэ нэртэйхэн байд юм аа. Аха. Манай сур хороол болох уу? За, яах нь вэ? Хороололд болж хончин болоход олж илээ. Энд чи наад зах нь нэг л нийтэд хамгийн балиарччихсан байх юм. Миний дүү. Ийм байдалд чинь л харин хүн цэвэрч юм байгуулдаг юм шүү дээ. Солонгоо. Хороолд очмаар байна. Хин хэнийг хэлэх вэ? Маа. Ундаа. Ядахтаа халуустай штэ. За, сайн байцгаана уу? Сайн байна уу? За. Машин ирэхээр нь юу болсон юм бол гэж бодоод ирлээ л дээ. За, тэгээ сайхан зусч байна уу? Сайхан. Сайн явцгааж байна уу? Сайн явж байна. Сайн. Аврахын оны жарахгүй л өнгө тэвэн шүү. Аврахтаач биш бэлчээртэй л байгаа байл. Би танахаар орох гэж явлаа л. За. Таал баг яг хоныг авахаас. Өвгөөрэй гэж хүссэн юм аа. Нэгдлийн зөвлөж дэмжсэн. Малан бодохоос биш хүнээ боддоггүй гэж шүүмжилүүлээд байгаа. Шүүмжилдэг нь миний зөв тийм битээ. Бараг. Харин авгаагаа захирч чадахгүй намайгаа захирах гэж юм биш үстэй. Эхнэр бол миний мэдлэг. Эмч бол улсын албаа шүү дээ. За дараа нь тоглосон. Аль та шатууга. Чихэр идлээ үстэй. Яах вэ? Зуны дэлгэр цагтан нутгийн чулуу 3 эргүүлнэгээд өвлийн хүйтэнд болохоор дундаг дэш дулаан хэвтэргээд зүтгээд байж болно. Өөхөшүүл бэдэх. Зүтгэд сурсуулс. Энэ залуус хэзээ ажил сурах вэ? Манай солонг сурдгүй юу? Солонго манч одоохондоо хэдэн хон зүсэлчд өнгөхгүй л байна. Гэхдээ сурлахгүй яах. Багаас аавыг дагаж хот хүрээ гэж яваад малаас их төсөөрсөн хүнтэй. Аав ээж хоёр хүүхдийг дэндүү дураар нь тавиад эвдчих юм. Сургууль номдч сурч чаддгүй, ажил мэргэжилгүй ийм хүн болгочихлоо. Болол хүйтэй. Малчин болтолч зай байна. Тэгээд манай энэ шиг залууст шилмэл суурих гэж юу? Багаягийн хон чинь илүү нугламтай. Хүн бүр харж хайрлаж байгаа сүрэг шүү дээ. Дараахан минь тех тусмаа өгөх хэрэгтэй. Сор болсон малан өгөхлөөр эднүс чинь нэгийг бодох учиртай юм байгаа үстэй. Хүнд ер нь итгэж найдах гэдэг тун чухал юм шүү. Хэн хоныг авах нь хамаалга. Ямар ч байсан баг яг хурдан эмчилгүй болохгүй. Манай энэ солонго шиг хүүхдэд гэвгэнтх нэгдэл нийгмийн тэрх хөрөнгийг өгч хөл хичээж чармайх нь арай л ондоо болно доо. Маргааш баг яа тэгээд юу гэж хэлэх вэ? Аава, та яагаад босчихв? Би нэг л хонгон. За тэгээ чадвах чинь юу гэж байна да? Ахгүй гинэ.
Тагна шатав хашир хүн хүүдээ нэг мөсөн өгөх гэж байхгүй юу? Готов хөө ТВ-т 2 дараажвар минь дамжуулсаа. Намайг өвгөн ах багя гэд. Чамайг түүний хайр тохин марламаа гэж өөр нэр зааж хэлсэн шүү. Өө, тийм үү? За би Хөөе, багя босоо суучаач. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байцгаана уу? За, Би бүр овоо шүү. Таач үрэг ялцаж байна. Бом баяра дарга минь. Готов хөө охин бит 2 дайдууны минь дамжуулаад. За. За сэтгэл дагаадч тэр юм уу? Би бүр хөнгөрөөд явчлаа. Эм тариагаар эдгэрдэггүй өвчин аягдуугаар нэг эдгэх Дээд яах. Ийм тэнгистэй хүү ирэх гэж байхад чинь юуны туханд хөрлөгвөл хонион хөндөгс хотон харлуулаач яах вэ? Аль хөөхөд наашаа суцаав. Хоёулаа маргаанаа үргэлжлүүлээ. Ойр холын улсын ярихын өвстэй газраа бол урсаггүй. Ходогтой газраа хамар хатах юм байхгүй. Ер нь хэцүүдэх гэсэн яриа бүр их боллоо. Манай энд үл яах. Устаа болоод мэдэхгүй шүү дээ. Усчуулахынд залуучуудын хорооллынхан тусалж төгрөгийн хонхрыг усчуулж эхэлсэн дээ. Зөвдөө тэнд чи юу ургадаг гэж санана. Ёстой эдэн ургадаг хонхор. Яг л манай энтх шиг шүү дээ. түрүүн тань загнааснаас хойш манай энэний нүд овоо нээгдсэн шүү. За би таны даралтыг нэг үзэх юм. Хогшин ховоо хэнээч гэсэн үг дуулахад илүүдэхгүй. Мал малгааны тухай биднаас асуухад гэмгүй юм шүү. Шатав бол сайн мэдэн да. Илгээлтэй эздэс бас асууж лавлах юм гарах юм. Илгээлтэн эзэдлэх юм. Эд одоохондоо юу мэдхэд. Эднэр чимэн малдч том төсөө байна шүү. Юмыг ер нь тэгээд аргалчихл гэж бодох юм. Хүн ер нь тэгээд юмыг нэг зэрэг тэгж сурчихгүй шүү дээ. Сайн туслах хэрэгтэй. Ёстой доо. Сонноос залуучуудын хороололдон сууц барьж байгаа. Ма, надад л би өглөө. 10 төгссөн хүүхдүүд мал дэлгэхтэй болох ч царайгүй дэгэ. Малчин болох хүүхдийг багаасанд малын дэргэд гаргах нь үлзийтэй юм да. Манай охиныг харахгүй юу? Юу лээ? Энд 10 төгсгөл үү? Тагна. Эчнэгээр төгсөн. Мал дээр гараад сурч болчихлоо шүү дээ. Бололгүй яах. Багаасаа мал дагсан метрын тэр 2 борыг харж ил байгаар. Шаггүй малчид болно да. Хэвлүүн гэдэг нь Миний шавнар шүү дээ. Аймд минь дэвэл би энэ хоёр тогон энэ өвлийг давхад овоо юм ухааруулна. Пүнзэнд биш хөдөөхөр хон хорглуулахын учрыг мэдүүлнэ. Малыг өлчирчүүлэх нь юм байгаа. ялах хамтад чинь хатгаа авчих байлгүй. Энглигээд миний хурга хорогдож байгаа хүмөө. Оцисэр байтал малын яс модно. Их өглөндөө дэндэд минь. Та хонио гэд өөрийгөө мартчих юм. Эмдэг хэвтлгүй болохгүй шүү. Өвгөн ах нь одоо алцахгүй. Готвыгаан ирэхээр өөрөө оол тавиад хүрнэ. Манай солонго марал туслаа дэмдэмэндээ байж байг. Та ер нь хитээт. Тэр годгонсон охин зэгсэн хотонтой хүндэг шүү. Гэхдээ шатуу хашир хүн байныг малын дөртөө болгож өгнө хаа. Тэгвэл ч ялаалаа шүү. Багая та бие бодлого болохгүй. Ямар ч байсан би одоогоор хэвчихгүй.
Замд орхигдсан эргүү төлөв мал болно гэхэд мөн хэцүү амтан байж үлээ. Тэгээ чи тэрийг имчилнэ гэхэд хэцүү хэл санагдчихэж үлээ. Би аргагүй эрхэндэл оролцсон болохоос биш. Эдгээсээ эзэн нь энэ төлөв юм шүү дээ. Илүү нугламтай хон цөөхөн байсан нь суур болгож өсгсөн гэвч. Тийм ээ. Тэр төлөв нь илүү нугламтай байснаас л санаа сэтсэн хэрэг байх. Буянтай өгшин шүү. Өвчин их газар авчтай хөрх юм. Чи ажигсангүй юу? Ярьсан бүхэн нэг л гэрээс захиас шиг. Хоны навхан алгаа. Эрүү өвдөг нийлсэн хөвчтөл өчнөө олон хонь хариулж байна шүү. Саяын борооноор ажаагийн хоны алдчихсан гэж үнэн үү? Үнээр барах уу? Харин ашгүй замд нь хүн тааралдаж тогтоосон байна л. Түүнээс биш хоёр хөгшнөр ямар төдий хонь төлөвлөлт юм шүү. За сайн байна уу миний дүү? Сайн байна уу? Таны унаач бүр унаа болжээ. Нэгдлийн хог дээрээс босгосон гэхэргүй байгаа биз? Та ч юмхнаар юм хийчих юм аа да. Намайг дөгөөч ямаа. Тэр шингэрээ барилцах чинь оройтох юм. Юу, барилцах нь нэрчгээд байгаа юм шүү. За чивтгий золигтоод бай. Сонноос аавын чинь тухай бүр том юм бичиж байгаа. Одоо бас аавыг уурлуулах нь. Эртгөөчиж зураг дарнаа. Шингэрийн зураг авна. Хөөх, гоё аппараттай болчих. Нэгдэл өгсөй. За би одоо явъя да. Зургийг чинь авч өгнө. За тэгээрэй. Би юунд тийм болчингүй юм хэлвэ. Миний толгойд хаана юм бодол байв. Барих хүний нэрчгсэн юм шүү. Энэ дараа тэгш юм уу да? Энд барих уу да? Энд барих уу? За тэгье. Ой, Ганбата, Гансхэ. Алхойга. Та нар энэ гэр бараанаас зөөлцөж. За тэр харав. Бараагүй дээ. Өдий цагийн малын бэлчээр бас тараад ирэхээр хоргол нь юм болтгий. Энэ нэг мотоциклтэй үерлээ. Шаага шиптэй. Минийх явсан гэр. Ой чихой. Наад будгийг халцлаа. Охоо, ичгээч. Тэгээд. Тосолч байгаа юм баг та. Сайн байна уу марлаа. 1080 хоногоос 60 хоног үлдлээ. Одоо ч юу байх вэ? Нэг мэдгтэл давхиад очино. Загтал номер 29. Сайн байна уу найз минь? Чамаас захиа аваад их баярлалаа.
Багаяагийн бие муудлаа гэж шагдаргаа надад захилгаа ирүүлсэн. Чөлөө аваад очтгийн даваан дээр зүгээр боллоо гэж захилгаа ирлээ. Одоо ч барыг захиа бичилдэггүй үсттэй. Баяртай. За л ухаад хослонгон чангалаа. За бараа. Нэг хоёрын гурван баслуу босаа. Айта. Хослон чанга байвал гэр цэнцгэр сайхан харагддаг шүү. сайхан таачтай. Гэрээжд ч ажиргалтай явна. Зургийн аваа юу вэ? Алуу хойшоо. Хөөх. Тааж гарч гिचээ. Зиний төстэй. Нэгдлөө гэсэн. Шагдар. Зураг сайхан гарна. Сайхан гарахгүй яах юм бэ? Хөсгөө татчих. Солонго өөрөө татнаа. Солонго. Миний охин хөшгөө тат. За. Өвчт чинь яаж яана хөөе? Өвчин лэдэлж байхгүй юу? Энэ муу ямбигараа мөнгө гайхуулах нэ. Хог дээрээс босчиход худалдаа давчихсан юм шиг. Чи бол ч дэлгүүрээс аваад хог дээр хаяхаад мэднэ. Цаавч чинь та нарын хайсныг эд болгодог хүн шүү. За ч тоо. Нуу багаяа сүйд болондоо шадуу ёстой хүний алдаж чоноо болж юу гинэ? Солон өөрөө татдаг гинэ. Яйдаа байц. Очиж хэлэх үү? минутаас улсын явъя гэж бандарчин хэлсэн. 13 минутаас дэвшний микрофон. Зохиолч Даштингийн 3 найрын үргэлжлүүлээ. 13 минутаас Орхолцсон хоньны хөл яагаад доголчихсан юм бол? Туурааныхын салганд чулуу орчихсан байна лээ. Маахм. Юу юм бэ аваа? Давстай шартус морныхон чихэнтэйгээр эмээлийн хэдий ч авсан морны нуруу авдаггүй юм. За. Марла аавынхан гоёлын дээлийг гаргачаарай. Хол ойроос хүн ирж магадаггүй. Аав нь гоёхгүй л болохгүй штэ. Тэгээд шагдарт нэг шинэ өнөө охмоор юм. Муудууг нь бас л идэрчгээ юу дээ. Орон цагтч яах. Өвлийн хүйтэн дүүлэх хэцүүдэн дэг хөрхи. Хан сайхан тогтож гэнэ үү марлагч? Сайхан тогтож байна. Та юмаа гээчгээ юу? Яаж ийн? Нэг газар эргэлдээд л. Үгүй ээ, одоохондоо гээс юм алгатаа миний дүү. Би тэр таныг эмгээ гээч гсэн юм уу л гэж бодсон. Үгүй ээ. Их чинь орох байх газраа л болж ядаж юм да. Аавыг имлэг твтүүлэх гэсэн. Одоохондоо хоньны авах хүн олддгүй. Их чинь уг нь аавыгаа бүүцэлмөр л байна. Та хоёр гүс авах болтлагчдыг хамт байл да.
Миний бууралдаг амар бүлгсэн шүү. Авамар болох хаа. Би томлоод Сансрын нисгчл болно үсттэй. үгүй ээ, би хончин болно. Багай намайг баг ангаас хон дагуулна гэсэн юм чинь. Муу дугуй чинь эвдэрчгээ юу? Дугуй эвдэрхэж яваа засчихж болно. Энэ шадав бүр засал авахааргүй эвдэрч гүйцэж. Таны хоныг аваагүй чинь бүр нохоо санаасны байж гэж. Шадав ахгүй гээгүй юм. Ээл готовтойг гэсэн. Таны хоныг авчихвал ажил нэмэгдээд улсын авраг болох хөг өнгөрнө гэж бодоод цааргалсан байх нь. Шадав тийм хүн биш шүү. Би бүр дотор нь усан юм шиг мэдэж байна. Таны хоныг готовд зүгүүлэхгүй дээ. Дэнд ударгын дүг аваад ирч. Авцарлгүй яах вэ? Шадвыг дагсан хүн малчил болно. За да юу л бол доо. Даргад болох зэрэг малчин болгож өгнө гэж хэд далд бодол нь готов тавч өгсөн атаа гэр төхөрцсөн. Ийм харилсан дотор таймт ингэж байх уу? Сайн байна уу шагаха? Сайн уу марлаа. За л юм дөө. Ганц хөө тийш нь тавьчих. Охин минь гүүгээ саачих уу? Тэглээ. За миний хоёр дуу одоо ингэж харьтаа. Их чинь ааруулаа тавь. Хонион огсон өгөөгүй охин бит хоёроо даалцахгүй. Шагдар минь эр хүн шиг л явж явц. Хоёрын хооронд улгүй юмар битгий хөөцөлдөж бай. За тийм байдаг байж. Оо та явлаа юу? Явлаа. Мань хэвл яв. Санаагаар унахгүй шүү хэмарлаа. Үдэ хүн гэрт орох. Цэргийн хүүхдүүд ирж явдаг. Чиж гэртээ боллоо. Одоо тэгээд ундахгүй гэргийтэй болох юм байгаа үсттэй аа. Санаад байна. Араажаар хөөхөн оролдоод заа чи болдоо.
Чи тэр харж гин үү? Тэднийхээр ороод гарах уу? Чи ихдээ гэртээ буухо. Гэрийн нарийн урилга өгчгсөн ирэх байлгүй даа заадуул чинь. За. Атуа ороод танаар очно. Нэр очиж шүү. Таны ирдэг тун сайн бол. Намайг нэгдлийн зөвлөл наашны явууллаа. Дарга маань. Энэ бүхэн дэлгэхэд би готвыгаа эхлээд сургууль соёлын мөрөөлгсөн ат. Та өөрөө малчин хүн удам залгуулсан дээргүй юу? Хөдөлмөрийн баатрууд чинь хүүхдүүдэд дандаа дэрэгдээ авсан байх юм. Йоо. Зад миний баатар болдог. Готвы малчин болдогч зангууны үлгэрээ. Нэтвэх маань 5 хүүхэдтэй. Зарим нь малчин болно үз. Би ч ганц хүүгэн баараагүй. Өөрхийдөө солонго маань бүсгүй амтэн. Би яндаасан малчин болчихвол хүнийгээр харахгүйсэн те. Харин тийм ээ. Таалны хүнийгээр харахааргүй хүн болгоод өгч үз. Нэгэн ч гэсэн ажлын дөртөө болчихвол аятай юу. Гэхдээ дарга минь би готвыгаа хөдөөнөөс хөндөрүүлэхгүй л дээ. Бараагүй зоо техник ч юм уу малын юмч болгосон нат. Одооны хүүхдүүд сүрхий болж шүү. Та энийг унш та. Би гараад ирье. Дарга явчихв. Үгүй хаа. Байлдагч готвын авсан бүтээлч үүрэг. Юу? Бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар Намхай Нямбугийн туршлагаар ажиллаж 15 жилд нэгдэлдээ Түмэн цагаан хонь төлөөр нь өсгөж өгнө. Юу гинэ? Энэ хүүхд хэн дураа татчихв? Гом бодлогүй юм хийдэг хүүхдээ ядаж эцгийг бараадаггүй дээ. Багаягийн хоныг авчихвал чи өвдөрт олдохоос өнгөрнө. Өнөө ярьснараа энэ үгнээс гардаг охинтой суулгаад хаяанда авчаабал ямар вэ? Яадаг бол цадах чинь. Энэ годгор охин хөдөө идэшгүй бах уу? Эндийн нөмөр нөөлөг алстаа хүүдмийн хэрэг болж мэднэ. За. Даргаараа яваач үгүй ч үдэ. Хөөе. Та нарт айраг өгч байна уу? Айраг. Тааш нэмжиж. Аа, багаяа ирэхгүй. Би энэ таарав. Тэгвэл би очиж золох юм. Гэрийнхээ найрнаас явна гэдэг чи юу гэсэн. Маргааш очиод золохчихгүй юу? Тань над юмнаас иж байгаа. Алив чимээгүй дарга хэлэх гэж. За. Сумын авраг шатууган хүү готов удам залгаж малчин болохоор үүрэг амлалт авч байгаад бид бүхэн үнэн хүү их баяртай байна. Готвын энэ сайхан санаачлагыг нэгдлийн зөвлөлд бүрэн дүүрэн дэмжиж энэ жил цэргээс халагдсан залуусаар хончдын гавшгаа бариад байгуулахаар шийдвэрлсэн юм. Ингээд залуу хончдынхан анхны хөрөнгө болгож энэ телевизрийг цахилгаан моторын хамт бэлэгдэж байна. Моторын арай оруулж ямдсангүй. Жабхтээ уусга. Алио, айргнасэйгээ. Эвч нээш нэгчхий. Маа, айрг уцгаа. Аврага. Готов мэй. Би ингээд явъя. Замдаа багаяагийнхаар орж эм хөргөх хөл. Энгч чимэг манд дуудлан явчихсан. Бас хэн сандар гатах бууралт дээр хариугүй байгаа. Ямар их дарах гарчаа.
Хорон танаа архинаас уухгүй дээ. Өөрийнхөө архийг уuna. Задруу чангалчихлаа. Үлдсний бага ядаа. Амсуулна. Хайчи. Шагтрын хэлдэг хүн болох нь моох минь хэцүүтэл сурхуул номч байх. Гэхдээ малдагсан хүний хамт тустай гэж үгүйдэг. За баяртай. Баяртай. Бүгдээрээ баяртай. Баяртай. Сайн ужирсэн үү? Сайн явжирсэн. За хүн хэзээч хаанч хүн шиг явах учиртай юм шүү. Оо шаага. Таач юм дамжих юм аа. Тэгэхгүй яах юм? Нэгдлийн дарга намайг хэлэхдээ чи 3 хүний ажил хийж байна. Араажвтайгаа бол хуулагч, аппараттайгаа бол сургуульчлагч, ийжтэйгээ бол зарлаг гэсэн чинь. Тэгэхэд зарим нь ганц хүний ажиллаа хийж чадахгүй байж бас алдар хүнд гордсон надаа. Чи хэнийг дайруулж хэлээд вэ? Хэн түрүү дуурсан хүнийг чамайг мэдвүү? Чи яагаад багаягийн хүнийг аваагүй юм? Чи аваргаат нэг гэж айсан шүү дээ. Би чиний тухай ганц ч мөр мэдээ сонинд бичээгүй мэн ёстой. Чи их согтсон байна шүү шаага. Би согтож, чи шогтож мэдвүү? Чи хаана ингэж залчихав вэ? За чи бол төрсөн дүүгээ зарж үж аваргуулчиход одоо юуг ин гав ярахад байгаа юм ба? За чи зүгээр байж чадахгүй юм бол нойтесгид унтнуу да. Энийг хараач хөө үнэн гэлээ чи намайг нойтесгид боох нь гайгүй байдгүй. 400 хоноо яа гэж байж. Ихэр удамтай илүү малгайтай 500 хоноо малж чадахгүй чи үнэн шүдээ үнэн. Отво чи энийг минь наатаа барьж бадгүй. Чи нэг мөн өнгөн хоёр нүдээ. Бүсэд нь яа гэдэг мэт бодож шүүш. Ямар таныг гүжигдсэн биш үү? Биднес таныг дэмжихээр л болсон. Үхэж өргөцсөн төдий чинь хүртэл нэр дээрээ бичүүлж илсэн. Одоо боли ах минь ороодсон ч гэсэн үнний мөрийнхөө. Аавч танигтгаа болжээ. Чиний эцэг чинь хүн биш болсон. Танихгүй байдаг чинь зөв. Одоо бүр хүний хайр сэтгэлээр тоглох нэ. Солонгоо миний дэн тоглоомд битгий оролцоорой. Яв. Яриач. Боли мятан минь гортынхаа хаяаг л бараад. Ингэж байгаа ч яашгүй. Төрс ахыгаа ингэж хэлдэг хүн бас байдаг. Өдөө олон жил өвөртөө өргөж хажуудаа халамжилж явсан л буруу болж тээ. Ямар муухай юм бэ? Яста амир юм аа. Өдрийн наранд хорцоход олигтой идэж чадаагүй юм. Үдшийн сэрүүнд хэд тазаад авах. Тэгээд ч надад чамтай ярих юм байна. Аав нь сумын хошоо аврагуулсан. Хичнээн хэлдэг юм бит. Энэ жил аймгийн аврагуулчих санаатай. Гадралж байна. Би аврагууллоо ч насны жийжинд гарсан надад ямар хүртэл байх. Харин залуу зандан та нарт л нөмөр нөөлөг болох байх. Сайн эцгийн нэрийг 3 худалдаж иддэг гэсэн үгтэй юм шүү. Аав нь хүүгээсээ юу нөхтэй. Багаягийн шилмэл омгийн хоныг авчих бол энэ тухай саналдаг. Малгай шаардагдах хэцүү мал да. Аава. Шагдрагын хэлдэг үнэн үү? Миний хүү үүрэг амлалтахаас өмнө ээж авдаа дуулах нь яасан юм?
Багаяагийн хоныг авбалж сайн нэр дуулахгүй л баг. Би айрамд хатуу хэцүүгээс хаширч яваагүй юм шүү дээ аав минь. Цэргийн хүний хаяг чинь хайрцаг майрцаг гэд хэцүү байдаг гэсэн. Чи захиа бичин шүү. Бичлгүй яах вэ? Уг нь аавын би гайгуулж бит хоёр юу алцгав те. Тийм дээ. Аав унтчихаа юу та? Тийм байна. Би одоо Майныг ууч. Юу вэ? Зүгээрээ ууч. Айгүй штэ. Яг юм бэ? Чи чинь цэрэгт явах гэж байгаа эр хүн биз дээ. Болё. Аавас айж байна. Чи өмсөд үзтээ. Чи хизээч гээ. Зайл. Али, би шидэсийн аваад. За би нэгээр өгөтгөө. Урд хормойгийн унгадаг гიშгийг, хойд хормойгийн хонь хураг гიშгийг. Энэ жил чишчүү, эрхчил торгон өсөөрэй. Оо. Энэ юу? Чихэр. Биш ээ. Үзэг. Биш ээ. Тэгвэл тэгвэл бөгч. Оо, чи ерөөсөө таахгүй юм байна. Оо, аз 9 ч болоо. Хоёлоо хаваач ах уу? Үлгэр шиг. Яг юм. Чи тэр үлгэрт итгэж өссөн биз дээ. Харин 5-ын хин ах уу? Өрхийн тэргүүлэгч болохоор би авъя. Заамаа. Энцмала метавахын нэр дээр бичүүлсэн юм уу? Аав нь хүүгэн сайн сайхан явбал баараагүй баярлана. Миний хүү аавынхаа хаяг вараацсан үлзийтэй вэстэй. Угсмала метавахын нэр дээр бичүүлдэг үнэн үү? Одоо чи өрөх гэр толгойлох болж. Энэ солон гаднаан хөнгөн шингэн ч гэсэн дотор нь цагаан цайлган хүн. Энэ охинтой суучих бол дэндвийн нөмөр нөөлөг өнөө эсэхэд хитэн чамд хэрэг болох байх. Ийм л байна. Явж унт. Бүр иймдээ тулсан бэ? Хаана унтах? Энд үү? Чи гэр барьж өгөөд байхад гэрт унтахгүй хаа унтах гэсэн юм? Ёстой бүхнийг ёсоор нь хийлээ. Энэс илүү яалах гэсэн юм бэ чи? Миний охин одоо унтдоо ядарсан байх.
Солонго. Чиний хэлдгээр энэ бүх жүжигийг төгсгөе. Чи намайг ойлгоорой. Чи дэндүү итгэмтгий цагаанаас сууж дандаа л алдаж явах юм. Ямар хөөхт биш үү? Аав ээж чинь охин минь хүү минь гэдэл хошууд исээд байхаар нь чамайг аав ээжтэй хэлээд аав ээж чи ингэж байгаа юм байх гэж битүү гордож чамайг хүлээсэн юм. Чи миний чам таардаг мэдэн шүү дээ. Чи яв марсматаач. Тэр чамайг надаас дутуугүй харж байгаа адилхан бүсгүй юм чинь. Хүн өөрийнхөө хувь тавилан өөрөө л хариуцах хэрэгтэй юм шиг те. Чи яв. Вон зүгээр миний зүгээр. Таны царай ямар хачаа харагдав? Нэ зүгээр. Би ерөөсөө Марлма. Миний охин марлма. Чи охин хүн өөрөө очдөг юм шиг. энэ тооны чинь өртөө тууч хэлдэ. Шатуу нам уу? Готон нам уу? Би раавыг асах.